За сайн бацгаана уу? Та бүхэндээ Номбаа цэгийн вебсайтыг хэрхэн ашиглах талаар хэлж өгье. За юунд түрүү та бүхэн маань өөрсдийнхөө веб хүчтэйгээ Номбаа цэгийн мэн гэж бичээд хайнаа. За тэгэхээр манай вебсайтын маань нүрэг гарч ирлээ. За энэ имэйл бичих хэсэг дээрээ өөрийнхөө имэйл бичнэ. Би жишээ болохоор өөрийнхөө имэйл бичлээ. За энэ имэйлээ бичлээ. Нэвтрэх. Тэгэхээр урд нь та бүртгүүлэг байгаа болохоор бүртгэлгүй байна гэсэн цаах гарч ирнэ. Тэгэхээр энэ хэсэгт өөрийнхөө мэдээллийг оруулна. Хүүхдийн мэдээллийг оруулна гэсэн. Өшин нэг гэж сонгоод за ов дээр нь хүүхдээ овыг кириллээр бичээрэй. Тэлмийн нэр нь хүүхдийн нэрээ бичлээ. Нас тэгэхээр 3, 4, 5 настай гэдгийг бичнэ. Улс нь хэрвээ та Монголоос холбогдож байгаа бол Монгол, гадаадаас холбогдож байгаа бол хоосоо бичнэ. Хот нь нэлээ Монголоос Улаанбаатар бүртгүүлж. За сургууль цэцэрлэг дээр хэрвээ цэцэрлэгт явдаг бол цэцэрлэгээ бичээд явдаггүй байх юм бол эгээ боловсролын төв гэж бичээрэй. За эгээ гэдэг орчих бол боловсролын төв юм уу эсвэл сургуулийн мөнгө мэддэхгүй болохоор эгээ боловсролын төв гэж заавал бичих өгнө. За тэгээ нууц үг хэлээ. Нууц үгээ давтан хэлээ. Энэ хязгаарч мартахаагүй нууц үг байх хэрэгтэй. Хэрвээ та мартах юм шиг санагдах юм бол тэмдэглээд аваарай. Номбаа вебсайт руу нэвтрэх болгоны нууц үгийг ашиглах болохоор мартаж болохгүй. Мөн Номбаад бүртгүүлэхдээ байнга ашигладаг мэйл хаягаараа бүртгүүлээрэй. За одоо болчихлоо. За та бүртгүүлсний дараа таныг гишүүнчлэл идэхгүй байна гэдэг цаах гарч ирнэ. Тэгэхээр та бүртгүүлснийхээ дараа өөрөө бүртгүүлсэн мэйл хаяг хүүхдийнхээ овогд нэрийг багшаагаа бичээрэй. Багшаа би имэйл хаягаар энэ овогтын хүүхдийг бүртгүүллээ. Та эфийг нэгээд өрөөгөө хэлээрэй. Тэгэхээр багшны эфийг нээж өгнө. За эфийг нээж өгсөний дараа ямар цанх харагдах вэ? За эрхэн нэгсний дараа танд ийм 5 түвшний хичээлтэй цанх харагдана. Та эхний левел 1-тэй сууж байгаа тохиолдолд нэгдүгээр бичний хичээл рүү ороод тухайн үед хэддэг хичээлээсэн бэ гэдгээс шалтгаалаад тухайн өдрийн хичээл дээр дарна. За эхний хамгийн ихний өдрийн хичээл харж чинь аав, ээж, ах, эгч, эмээ, өвөө, дүү, би. За эхний өдөрт эдгээрийг хүүхдүүдэд давтаалan хэлээд ахад болно. Гэхдээ мэдээж та хүүхдэд залхаалгүйгээр тоглоом маягаар хийгээрэй. Хүүхдэд битгий шахаарай. Мэдээж дэлгэцэн засуулах цаг нь бага явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр олон минутаар, олон цагаар битгий хүүхдэд шахаарай. Багшийнхаа зааварчилгааг таарай. За баярлалаа тань. Амжилт хүсье. Өөр асуулт авах юм бол яг энэ видеоны доор та асуултаа бичээрэй.